ТV телевизтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За өнөөдрийн сэдэв бол гэр бүлийн тухай хууль, за мөн гэр бүл суслал, хүүхдийн тэтгэмжийн асуудлаар та бүхэнтэй ярилцгаа. Өнөөдрийн манай зочноор Монголын хуульчны холбооны гишүүн өмгөөлөгч Батбаатар оролцож байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд бас өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хоёулынхийнх нь эхний асуулт бол энэ гэр бүл суслалтыг ямар журмаар юу цуцалдаг вэ? Заавал шүүхөд хандах ёстой юу гэсэн ийм асуулт байна л да. Одоо дагж мөрж байгаа гэр бүлийн тухай хуулиар гэр бүл суслалтыг шүүхэн болон захиргааны журмаар хоёр янзаар цуцалж байгаа. Шүүхэн журмаар гэхлээр ямар нэгэн байдлаар маргаантай болон хүүхэдтэй байгаа тохиолдолд шүүхэн журмаар гэрэл цуцлана. Өөрөөр хэлбэл захиргааны журмаар гэхлээр 18 хүртэлх насны хүүхэдгөө эд хөрөнгийн маргаангүй одоо олон ирээдүйд маргаан гарах хүнслэл байхгүй гэж үзэх юм бол гэр бүлийн гишүүд өөрсдөө орсон суугаа газрын сум дургийн засаг дарганы тамгын газар хамтраад өргөдлөө гаргасан тохиолдолд захиргааны журмаар суслуулж болно. Энэ тохиолдолд бол ерөнхийдөө цаг хугацаа хэмнэсэн зардлын хувьд бол нэлээд хэлбэр байгаад өгөр хоорондоо харилцан тохиролцоод ойлголцсон байгаа учраас энэс бусад тохиолдолд бол маргаан байгаад бол хүүхэд байгаад бол шүүхэн журмаар бол гэрэлтийг цуслах асуудлууд бол яригдана гэсэн үг. Гэр бүл цуслахгүй байх тохиолдол байна уу тэгвэл? Бас гэр бүлийн гишүүдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэр бүлийн хуулийн дээр оруулж өгсөн нэг залт маань ийм залт байгаа. Эхнэр нь жирэмсэн хүүхднийг нас хүрээгүй хариуцагч болоод байгаа этгээд маань өөрөө өвчтөй байгаа тохиолдолд гэрэл цуслахыг бол хориглоно. Гэхдээ энэ залтыг бид нар бас л эргэж харах шаардлагатай юм уу гэж үздэг. Өөрөөр хэлбэл хэдийгээр гэрэл цуслахгүй гэж байгаа хэдий ч гэсэн яг амьдрал практикд бол аль хэзээ сэтгэл нь холдсон өөр хүнтэй хамтран амьдраад эхэлсэн яол хүчтэй цаасан дээрх шийдвэрл гэрчлэгээл хүндээ байгаад байгаа болохоос өөр тийшээ өөр хүндөө явцсан байгаад байдаг. Энэ тохиолдолд эрх ашиг сонирхлоо хангаж хамгаалуулж чадахгүй байгаа тохиолдлууд бол амьдрал дээр бол нэлээдгүй байгаад байдаг. Ядаж энэ тохиолдол модуу гэрэлтээс болоод чадахгүй ч гэсэн шүүхэд хандхлаар нэхэмжлэг буцаач нь л та чадахгүй ч гэсэн буцаагаад өөртөө асран хамгаалуулахаар хүүхдэд тэжээнд тэтгүүлэхээр бас тэтгэлэг гаргуулад яваад байвал бас болох зохицуулт бол бас байгаа гисэн хэдий ч иргэд маань төдийлөн энэ эрх ашиг сонирхлоо хангаж хамгаалуулах талаар бол шүүхэд ханддаггүй шүүх хүлээж авахгүй байна гэл нэг жилээ тийм үү хүүхдээ гартал иймэрхүү байдлаар хүлээх тохиолдол бол цөөнгүй байдаг амьдрал дээр. Гэр бүл саллаа тэгэхээр хүүхэд ер нь хиний асрамжинд очт юм бэ? За анзаараад хахад ер нь их хөвчлэн ээжтэйгээ хамт түлхэх юм байгаад байна л та. Ерөнхийдөө хамгийн гол асуудал маань бол хүүхдийн асуудлууд. Хүүхдийн асрамжийн асуудал, аав дээр нөхөө, ээж дээр нөхөө гэдэг асуудлууд. Ерөнхийдөө гэр бүлийн 14-ийн 6 заснаар гэр бүлийн гишүүдийн ахуйн нөхцөл болцоо, эдийн засгийн байдал, суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх, за хүүхдийн насны байдлыг харгалзаад ерөнхийдөө эдгээр 5 зүйлийг харгалзаад хүүхдийн аав дээр нөхөө, ээж дээр нөхөө гэдгийг шийддэг. Гэхдээ хүүхдийн асрамжтай холбоотой маргаан байгаа тохиолдол бол 7-оос дээш настай хүүхдийг бол саналыг нас цайлшгүй авч үзэх ёстой байдаг. За хамгийн гол нь хэдийгээр хамгийн маргаантай асуудал маань хүүхдийн асрамжийн асуудал ч гэсэн энэ дээр шинжиж томилдог. Өөрөөр хэлбэл хүүхдийн аав дээр нь байвал зүгээр өнө, ээж дээр нь байвал зүгээр өнө гэдгээр хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвүүдийн дүүргүүдийн за мөн нийслэлийн хүүхэд гэрлийн хөгжлийн төв за мөн хүүхдийн төлөө үндэсний байгууллагууд байгаад байдаг. Хүүхдийн эрхийн байгууллагууд эдгээр байгууллагуудыг бол хүүхдийн асрамжин дээр шинжиж томилоод аав дээр нь эдийн засгийн болцоо нь ямар байна, суртахууны чадвар хувьд ямар байна, ер нь ирээдүйд хүнд нь өгснөр хүүхэд маань зөв төлөвшлөлтөй, зөв хүмүүжлэлтэй иргэн болж хүмүүж төлөвшгөө гэдгээс хамаарагдаа шинжээчийн дүгнэлтийг үүсчээж бас шийдвэрлэж бас болно гэсэн. За гэхдээ бас сүүлийн үед бас шүүхүүдээр явж байгаа хүмүүсийн хувьд зөвхөн шинжээчийн дүгнэлтээр шийдчих болдгийм байна гэсэн нэг өрөөсгөл сэтгэл байдаг. Тийм учраас бас нэлээдгүй олон хэрэг дээр харж байгаа шинжээчийн дүгнэлтээ өөртөө ямар нэгэн байдлаар ашигтай гаргуулах талууд бол нэлээдгүй гардаг. За шинжээчийн дүгнэлт гарчаад за одоо баг хүүхэд миний талд болно доо гэж боддог. За мөн шүүгч маань өөрөө цэвэр өөрийнхөө дотоод итгэлээр хүүхдээ асрамжийн асуудлыг шийдээд хэн өгөх вэ гэдэг шүүгч маань өөрөө үзнэ гэсэн. Тэгэхээр заавал шинжээчийн дүгнэлтийг барихгүйгээр шинжээчийн дүгнэлт бас эргэлзээтэй байх юм бол хавцт хэрэг цуглаж байсан, цугларчсан нотлох баримтад тулгуурлаад ээжд нөхцөл бас зүгээр юм байна гэдэг байдлаар ч юм уу тийм ээ. Энийг бас харж үзэх бас бүрэн боломжтой байдаг. За мөн шинжээч нар бас анхаарах шаардлагатай. Маш олон шинжээчийн дүгнэлтүүд бас жоохон эргэлзээтэй юм шиг гарах тохиолдолд байдаг. Тийм учраас эхнэр нөхрийн аль нэг нь шинжээчийн дүгнэлт нөгөө талдаа үнэхээр эсрэг асуудалтай гарсан байна гэж үзэх юм бол тухайн шинжээчээр томилсон багийнхныг шүүх хуралдаан дээр гэрчээр дуудаж асуулгаад энэ бодит байдлаас хазаасан дүгнэлт байна гэдэг асуулт асуулгаад шинжээчийн дүгнэлтийг бас батлуулах арга замаар бүр бодиттой эцсийн дүгнэлтийг бас гаргуулах боломж бол нээлттэй байдгаа гэсэн. Одоо нэг ийм зүйл байгаа тийм тэтгэлэгтэй холбоотой
За магадгүй одоо сүүлээд анзарч харж байгаа бас тэтгэлгийг авдаг болж л тийм нөгөө салсан гэр бүлүүд ээж юм уу эсвэл эцгээзээ юм уу тий. А гэтэл тэтгэлгийг өгөхгүй байх эсвэл авч чадахгүй байх юм арга нь иргэдийн дунд их байна л да. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ? Ерөнхийдөө хүүхдийн тэтгэлгийн хэмжээ маань өөрөө уг нь бол одоо яг манай дагж мөрдөж байгаа хуулиар харьцангуй бага байгаа л да. Баруун зүүн төвийн хангаан бүс гэдэг тэгэхээр төвийн бүстэй Улаанбаатартаа гэхэд чинь л 185,400 0-11 нас хүртэл бол энэний 50% буюу 95,000 орчим л байгаа гэдэг. Өөрийнх нь үнэхээр магтсны тасархаа мөн байсаар байтал хүүхдийн тэтгэлэг төлмөөргүй байна гэдэг өнгөлөгч нөрдөр хандаад ороод ирдэг тохиолдлууд бол зөндөө байгаа гэдэг. За ер нь бол хүүхдийн тэтгэлгийг албан ёсоор гэрэлтэй бүртгүүлсэн ч бай, хамтран амьдралын дундаас төрсэн хүүхэд ч бай, гэрэлтэй бүртгүүлсэн хүмүүсийн дундаас төрсэн ч бай, энийг бол хүүхдийн тэтгэлгийг бол заавал гаргуулнаа гэсэн. Шүүхийн практик дээр яадаг вэ гэхээр шүүхээр шийдвэр гараад гарангуут л сайн дурын үндсэн дээр төлж магадгүй гэдэг үндслээр хүмүүс бол шийдвэр гүйцэтгэл бол шийдвэр авч ханддаг. Яг гэвэл нөхөр нь би наадах чинь заавал шийдвэр гүйцэтгэлээр алавдуулаад явах хэрэгтэй. Би наадах чинь сарын 95,000-ыг бол би тэрнээс илүү өгөөд авах боломжтой гэж үздэг нэг талаар. Нөгөө талаар бас шийдвэр гүйцэтгэл дээр бас нэг алдаатай гараад идэг зүйл нь юу вэ гэхээр хууль зүйн дотоод иргэн сайд болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын бас нэг хамтарсан нэг тушаал байгаа даа. Өөрөөр хэлбэл энэ тушаалын дагуу хүүхдэд ногдож байгаа тэтгэлэгтэй хамаатайгаар улирал болгон 50,000 төгрөгийг одоо төлбөр авахчаас заавал тушаахыг шаарддаг. Гэтэл яг амьдрал дээр юу гэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллагад улирал 50,000-ыг тушаачаад хүүхдэдээ сар болгон эрийг авах гээд тэр шийдвэр нь биелэгдэхгүй байгаа жил болсон, 2 жил болсон тохиолдол. Өөрөө мөнгө авах ёстой байтал тухайн байгууллагад мөнгө төлөөд байдаг тохиолдлууд бол зөндөө байгаа гэдэг. Ер нь бол шийдвэр сайн дурын үндсэн дээр биелэгдэхгүй шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгөөд албадан биелүүлэх боломж бол нээлттэй 100% нээлттэй гэсэн. Тэгэхээр одоо бол яг өнөөдрийн нийгэмд гэр бүл салалт маш их байна л да. Зөвхөн хэрээр бас иргэдэд тулгарч байгаа асуудал их гарч ийн. Тэгэхээр нэвтрүүлэгт маань бас бидэнд иргэн хандсан байгаа. Мэдээж бас танаас зөвлөгөө авах боломжтой юу? Энэ нэвтрүүлгээр дамжуулаад хуульчийн зөвлөгөө авах, хэрхэн хаана хандах уу, цаашдын гарцсан юу байх вэ гэдэг талаар зөвлөгөө авъя гэсэн маа. Тэгэхээр иргэнийхээ асуултанд хоёулаа хариулт өгье тийм үү? За сайн байна. Танд ямар асуудал тулгарсан бэ? Сайн. Би эхнэрээсээ салаад ингээд одоо 2 жил болж байна л да. Тэгээд би эхнэртэйгээ анх бол ярихдаа салахтаа бол ингээд тусдаа амьдрахтаа хэлсэн байхгүй. Би аяа очиж хүүхдүүдтэйгээ уулзж байна. Ингээд болно өстэй гэсэн. Тэгсэн чи эхнэр бол асуудалгүй харин би чамаас л салмаар байна гэсэн байхгүй. Тэгээд би одоо яг 2 хүүхдтэйгээ уулзъя гэсэн чинь эхнэр маань 2 хүүхдтэй чи уулзуулахгүй. Чи одоо ингээд 2 хүүхдтэйгээ уулзвал одоо яг ингээд чам шиг юм нэг хар яриатай болчихвол яах юм бэ охин юм гээд. Би бол өөрөө ингээд 2 хүүхдтэйгээ уулзаад би тэр эмэгтэйтэй уулзах үнэхээр шаардлага надад бол алга. Харин би зүгээр л 2 хүүхдтэйгээ уулзмаар. Тэгсэн чинь тэр эмэгтэй болохоор чамтай 2 хүүхдтэй уулзуулахгүй. Тэгэнгүүт нь би ахт нь хэлсэн байхгүй. Та тэр дүүдээ хэлэлтэй. Би хүүхдүүдтэйгээ уулзмаар гэж хэлсэн. Тэгсэн чинь одоо манай хамаатны нэг хүн өвчлүүлэгч байгаа. Чи бол энэ хоёрт ерөөсөө хамаагүй хүн. Чи одоо ингээд замаа өгөөд одоо барыг яв зайлах хонь юм ярьж байгаа байхгүй. Тэгээд одоо би болж өгөөд одоо би хүүхдүүдээ одоо өөр дээрээ авмаар байна л та. Миний хувьд бол ерөөсөө тэр хүүхдүүдийг өвчлүүлэх санаа алга. Тэр эмэгтэй яаж явна уу? Лагаад нь луунгаад нь надад үнэхээр одоо хамаа алга. Би гол нь хүүхдүүдээ л авмаар байна. Ер нь чиний магтсны тасархай юм чи мэдээж бусдад өрсөлдөн гэж явах хэрэгтэй тийм ээ. Тий. Харин тэр талаар ер нь хэмээр оруулсан бай. Хүүхдээ харин би анх одоо нөгөө гэрэлтийн ер нь гэрэлтийн баталгаа ер нь гэрэлт мэрэлт гэж бол хийгээгүй. Тийм болохоор манай хадам аав одоо ээжээр нь өгүүлчихээ гэд 2 хүүхэд хоёулаа ээжээр өгүүлэгдсэн байдаг байхгүй юу. Хүүхдээ асамжийн асуудал дээр шүүхэр маргаж ирсэн аа. Шүүхэр ороо байгаа яа. Үгүй ерөөсөө ямар ч шүүх мөх гэж хандаагүй. Тэгээд тусдаа амьдрал шүүхтэй. За ерөөхдөө ойлголоо. Ер нь бол энэ асуудлыг нэг мөр шийдэхэд бол хүүхдээ асрамжийн асуудлаа шийдэх шаардлагатай гэсэн. Чи ерөө хүүхдээ өөр дөр авъя гэж бодох юм бол шүүхэд хандаад асрамжийн асуудлаа шийдүүлж болно. Энд дээр хүүхдээ өөр дөр авахгүй ээж дээр нь байлгая. Гэхдээ уулзмаар байна гэх юм бол уулзах хэрэг нь бол нээлттэй. Ер нь сүүлийн үед бол шүүхтэр байгаа шүүхэр ороог маргаантай асуудлууд юу вэ гэхээр хүүхдээ уулзахгүй байна. Нэгд өөрийнх нь магтсны тасархай мөн байсаар байтал
аав нам ээж наангуудлаа дараагийн амьдралдаа бэлтгэхэд хүүхдийн сэтгэл санааг дараагийн хүндөө оруулахын тулд одоо өөртөө чи уулзахгүй байх тохиолдол цөөнгүй байгаа хаа гэсэн. Тэгэхээр ер нь бол хүүхдтэйгээ уулзах хэрэг нээлттэй хэрэг уулзахгүй байгаа тохиолдолд шүүхэд хандаад хүүхдтэйгээ уулзахыг даалгаж болно. Тэр хүн дээр хэдийгээр хүүхдээ асрамжийн асуудал шийдсэн ч гэсэн өөрөө 7 хоногийн нэг 2-3 өдрөө ч юм уу аль эсвэл сардаа нэг өдрөлөө нэг иймэрхүү байдлаар хүүхдтэйгээ уулзахыг даалгаж болно. За нөгөө талаар бас нэг тулгамдаад байгаа асуудал нь юу вэ гэхээр үржилтийн асуудал. Магадгүй танаар овлоогүй байгаа учраас хүүхдийг үржлүүлэх асуудал хуулиар хориглосон юм бол баахгүй. Олон улсын жишээ юм уу холбооны бүгд хамт Герман улс ч гэдэг юм одоо бусад улс өндөр эрх зүйн соёл төлөвсөн улсад бол хэдийгээр нөхөр нь тодорхойгүй байсан ч гэсэн эцэг тогтоох асуудал бол яригддаг. Тэгэхээр одоо яг энэ нөхцөл Монгол дээр бол хүмүүс дараагийн амьдралдаа бэлдээд хүүхдийг аав ээж дээр өрсөлдөх тохиолдол бол нэлээдгүй байдаг. Тэгээд дараагийн амьдралдаа бэлдээд хүүхдгүй байсан ч юм уу тийм ээ иймэрхүү байдлаар байдаг. Нэг танаар овлог учраас хүүхд өрсөлдөх хэрэг нь нээлттэй. Гэхдээ та өмнөх амьдралдаа байсан таны хүүхэд гэдгийг тодорхойлуулад магадгүй шүүхээр эцэг тогтоолох шинжилгээ хийгээд миний хүүхд мөө ингээ гаргаад ирчих юм бол тэр хүүхдийг танд хэлэхгүйгээр үржилсэн өөрчлөлтийг хүчингү тооцоолж болно. Онцгой ажиллагааны журмаа. Энэ тохиолдолд бол таны эрх бол буцаагаад нэгдэх боломжтой. Иймэрхүү байдлаар бол яг эрхээ хамгаалуулж болно гэсэн. Би анх бол тэгээд шүүх мөхгээд яах вэ гэж бодож байсан л да. Угаасаа хүүхдүүдтэйгээ уулзаад байж болох юм шиг. Одоо харин бүр ингээд хүүхдүүдтэй уулзуулахгүй. Бүр ингээд баг өөр хүмүүст өвчлүүлнэ гэж ярьж байгаа юм чи. Би одоо энэ хүүхдүүдээ өөрийнхөө нэр дээр болгоод бүр ингээд өөр төрөө ингэж авч ер нь болно гэсэн үг шүүхт хандвал. Ер нь шүүхт хандаад бол өөр асрамжинд авах боломж бол нээлттэй. Гэхдээ таны хувьд бол сүүлийн 2 жилийн хугацаанд бол хүүхэд нэгдүгээр баг насны хүүхэд 2 жилийн хугацаанд ээж дээр байсан учраас асрамжийн асуудлыг бол шийдэхэд бол тань дээр гарахад бол бас эргэлзээтэй гэсэн. Харин хүүхдийн хэрэг өрчлөлтөнд тохиолдолд өрчлөлтийг хүчингү тооцоолж болно. Хүүхдтэйгээ уулзах хэрэг бол хуулийн дагуу бол нээлттэй байна гэсэн. Энэ тохиолдолд бол. За ойлгомжтой. За амжилт хүсье танд. За баярлалаа. За. За самна танд энэ өдрийн мэндийг хүргье. Ямар асуудлаар хандж байна та? Сайн байна уу? Би гэрэл цуцлуулах талаар хандж байгаа. Юу вэ гэхээр манай нөхөр одоо Солонгос руу ажиллахаар яваад олон жил болж байна. Тэгээд нэлээд олон жил болж байна. Дам яриагаар сонсоход тэндээ хүнтэй суусан сурагтай л байсан. Тэгээд одоо би бас нэлээд удаан бодож үтсэн л дээ яах вэ гэж дахиад нөхөрөө хүлээх үү бас өөрөө бас амьдралаа утгуу яах вэ гэд өөр хүүхэдтэй болохоор тэрийг ингээ ганцаар яваад ах уу гэд нэлээд боцны эцтэйгээ ерөөсөө салил гэж бодлоо. Тэг гэрэлтэй цуцлуулмаар л яаж цуцлуулах хэрэгтэй. Тойроод хэд хүүхэдтэй байна? Хизээ хүүхэдтэй хэдэн настай хүүхэдтэй чинь? За нэг нь болохоор одоо 3 байтаа, нэг нь болохоор 5 настай гэд 2 хүүхэдтэй. Ер нь сүүлийн 3 жил бол ирээгүүл гэсэн үг шүү дээ тийм үү? Энтэй амралтаар. Сүүлийн үед нөхөртөөгөө хамгийн сүүлд ямар байдлаар яаж харилцаа холбоо, Facebook юм уу, чатаар юм уу монголчууд харилцдаг шүү дээ. Тинчээ чим яг тантай адилхан амьдралтай хүмүүс бол зөндөө байдаг. Гэрэлтэй слуулсан, слуулаагүй, тинчээ очиод бас өөр хүнтэй болцсон. Энчээ байгаа нь гэрэлтэй слуулаа дараагийн амьдралаа бодоод дараагийн үнтэй гэрэлтэй бүртгүүлмээр байгаад байгаа бох тийм үү? Ер нь хамгийн сүүлд хизээ ямар байдлаар яаж харьцаж байсан? Хамгийн сүүлд гэх юм бол за эхэндээ яг уу яваад бас нэлийн харилцаа холбоотой л байсан л та утгагүй одоо ирнэ энэ тэр дараа нь та хэдийг аавна гэд тэ эхэндээ тийм байсан боловч тэгээд цагийн аясаар тэгээд ерөөсөн нэлийн л холбоо хүндэрс угаасаа тэгээд би ч гэсэн өөрөө тэгээд харилцах сонирхолтой байсан тэр хүндээс өөр хүнтэй болсон гэдгийг сонсоод ер нь л энтэй амралтад чамтай харьцахгүй гэсэн энэ нөхөр чинь өөрийнхөө аав ээжтэй бол харьцчил байгаа. Аавчтай нь очиж уулзуу ер нь асуудлаа шийдмээр байна. Энэ талаар яах вэ гэж уулзаж үзсэн үү? Аав ээжтэй нь яг уу ганц 2 удаа очиж уулзсан л та. Тэгсэн чинь тэгээл мэдээч хэрэг өөрийнхөө хүүхдийг өмөрөөтч тэр юм уу? Ерөөсөө л тийм тодорхой юм болов хэлэхгүй байгаа. Одоо би яах вэ ингээ хүнтэй суудсан юм биш үү энэ тэрэг гэхээр за одоо тэгээ амьдралаа буцсан дээр юм биш үү бас л аюу муухай тийм хүндээ яриулт хүчээлэлтэй яалт. Ер нь бол яг амьдрал дээр яг тантай хамааралтай, яг энэтэй хамааралтай асуудал бол зөндөө байгаад байдаг. Америкт, Германд, холбооны бүгд хамт Герман улсад одоо Японд ч гэдэг юм уу, Солонгос ч гэдэг юм уу, ялангуяа монголчууд бол ингээд амьдрал бэлтгэх гээд цаашгаа ажил хөдөлмөр авч явахын тулд маш олон залуучууд бол гадаашаа гарсан байгаа. Тэгээд хамгийн гол асуудал нь юу вэ гэхээр
тэнцэн очиод бас өөрийнхөө амьтантай болцсон тохиолдол байдаг, болоогүй тохиолдож байдаг. Яг энтэй хамралтайгаар буцаагаад гэрэлтээс тулах таны хувьд бол бас 3 жил гэхлээр бас 7-8 жил 10 жил болсон хүмүүс бас байгаад байдаг. Хариуцч маань өөрөө гадаад улс оронд байгаа тохиолдолд гэрэлтээс тулах боломж бол яг одоо манай дагж мөржиж гэрэл хөлөөр бол боломжгүй гэсэн үг таны хувьд бол харин тухайн этгээд хизээ Монголд орж ирнэ энэ тохиолдол гэрэлтээслүүлээд хүүхд тасрамжийн асуудал өөрсдөө шийдвэрлэх хүүхдийн тэтгэлэг тогтоолгож болно. Тэгэхээр одоо байгаа хуулийн залт юу гэхээр та гэрэлтээслүүлэх боломжгүй юм байна. Одоо байгаа хуулийн залтаар тэгэхээр дараагийн үнэтэй бас гэрэлтээ албасаар бүртгүүлж болохгүй гэсэн. Харин яг манай компани дээр юм уу манай энэ дээр ирэхлээр тэр Германд байгаа, Японд байгаа, Америкт байгаа, Солонгост байгаа хүмүүс өөрсдөө л гэрэлтээслүүлж болдог. Тэндээсээ бид нэрлөө тийм ээ итгэмжлэл өгөөд энэ чинь Монголд байгаа хүмүүстэй гэрэлтээслүүлж болдог. Таны хувьд бол гэрэлтээслэх боломжгүй гэсэн үг энэ тохиолдолд. Харин магадгүй тухайн хараар ажиллаагүй яг аль биесээр томилтоор ажиллаа явж байгаа тохиолдолд бол тухайн улсад суугаа элчин сайдын ямар холбогдсны үндсэн дээр бас гэрэлтээслэх арга замыг бол хайх боломж бол хуулийн дагуу нээлттэй гэсэн. Гэрэлтээ цуцлууллаа гэхэд хүүхдээ би өөр дээр явуулна гэдэг. За мэдээж энэ хугацаанд бол мэдээж нөхөр бол хол байсан. Энэ хугацаанд бол хүүхэд бол бага насны хүүхдүүд байна. Таны асрамжинд байсан чинь гэрэлтээслүүлэхэд хүүхэд асрамжийг өөр дөрөв шийдвэрлэх бүрэн боломжтой. Тэгэхээр таны хувьд бас хүүхэд хэдийгээр бага насны өөр дөр чинь байсан ч гэсэн эдийн засгийн хувьд ямар байна, орон байрны хувьд ямар байна, ажил хийж байна уу, нийгмийн даатгалын шимтгэл төлж байна уу, өөртөө хамааралтай баримтуудаа бас бүгдийн сайтар бүрдүүлж өгвөл бас таны талд хүүхдээ асрамжийн асуудлыг шийдэх магадлал бол бас нэлээд өндөр байна гэсэн. Болж л үл хортон л салах. Харин тийм л л да 3 жилийн хугацаанд ингээд удацсан байгаад байдаг. Тэгэхээр яг одоо байгаа хуулийн хувьд гэрэлтэж анх явахдаа юу гэж хэлж явлаа. Одоо тэгсэн чи ямар ан шал өөр болсон байгаа байхгүй юу? Тэгэхээр яг одоо байгаа бас нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүсийг бас хандаад хэлэхэд гэрэлтээ бүртгүүлчээл нөхрөө юм уу эхнэрээ юм уу гадаад улс орн руу явуулчих тохиолдол зөндөө байдаг. Манай компани дээр манай энэ шүүхийн практик дээр яг энтэй хамааралтайгаар тэнцээ очиод өөр хүнтэй болсон, өөр хүүхдтэй болсон тохиолдлууд зөндөө байгаад байдаг. Тэгэхээр гэрлийн хуулийн шинжилэл нь найруулгын төслөөр энэ асуудлыг бол зохицуулж өгсөн байгаа. Одоо байгаа хуулиар бол гэрэлтээслэх ямар ч боломжгүй явуулаарай л гэж хэлээд байна. Өөр ямар ч арга байхгүй юм байна. Нэвтрүүлэгтээ хамтдаа үзэж та бүхэнд баярлалаа. Нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр яг энэ сэдв дээр жишээнээр бас хоёулаа үргэлжлүүлээд яриа гэж бодож байна л да. За 10 жил гэрлээд хамтраа амьдраад одоо гэрэлтээ цуцлуулъя гэсэн юм өрх маш их байна л да тийм. Тэгэхээр ер нь энэ тохиолдолд одоо яах вэ гэсэн юм асуудал гараад байна л да. За гэрлэлтийг цуцлж болох уу? Эсвэл одоо сая бол хэлж штэ тий нөхөр нь байхгүй. Гэхдээ бол гадаадд байгаа гэдэг асуудал байгаа шүү дээ. Гэхдээ цуслаж болохгүй гэдэг хариултыг та өгсөн байна тий. Гэхдээ хамгийн гол нь энэ дээрс нэг эвлэрлийн хугацаа гэж нэг зүйл байгаа гэдэг. Та эвлэрлийн хугацаа ер нь хэрэг хугацааны гэдэг ямар тохиолдолд эвлэрлийн хугацаа өгдөг юм ер нь. За ерөөд бол эвлэрлэн зуршлах тухай хууль гээд 2013 оноос эхлээд дагж мурдаж эхэлсэн байгаа. Тэгэхээр шүүхэд гэрлэлслүүлэхээр хандахын тулд гэрлэгчдийн хувьд нэгдүгээрт гэрлийн хүчирхийлэлтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй бол хамтарсан багийн тодорхойлт юм уу, цагдаа гарууд юм уу, эсвэл прокурор дээр эрг үүсгэн тогтоол байдгүй тийм ээ. Иймэрхүү баримт байхгүй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуршлах төвд заавал хандах хэрэгтэй. Эвлэрлэн зуршлах төв маань эвлэрлэн зуршлагч маань тухайн асуудлыг 30 хоногийн дотор авч хэлцээд эвлэрэх боломжгүй байна гэж үзэх юм бол шүүх рүү шийднэ гэсэн. Эвлэрлийн хугацааг дуусруулгаа шүүхэд хандаж болно. За шүүхэд хандлаа гэхэлэр шүүх шууд тухайн асуудлыг гэрэлтийг шууд цуцлан гэж хэлбэлэг ойлгож болохгүй. Өөрөөр гэрэлтчдэд бас үнэхээр одоо магадгүй хүүхдөрөөж гэрэлсэн хүмүүс зөндөө байгаад байдаг тийм үү. Тэдгэрийн амьдралын салах үнэхээр тийм салах шалтгаан мөн үү биш үү гэдэг асуудлуудыг найруулгын судлаж үзсний үндсэн дээр хүчирхийлэлт холбоотой баримт авахгүй бол дээдл нь 3 хүртэлх сарын эвлэрүүлэх хугацааг бол шүүхээс бас өгөх боломжтой байдгаа гэсэн. За энэ эвлэрүүлэх хугацааг гэхдээ практикаас харж байхад эвлэрүүлэх хугацаа өгж байгаа нь ач холбогдолтой боловч практик дээр бол зүгээр хугацаа өгөл орхичдгүй л доо. Тэгэхээр бусад улс орны туршлагыг аваад үзэх юм бол яг энэ дээр сүүлд бас манай шүүгч нар бас хийж эхлээл шүүгчийн захирамж гаргаад эвлэрлэн зуршлах төвдөр бас хандахыг ахиж дуудаж эвлэрэлтэй хамааралтайгаар тэр хоёрт гэр бүлийн боловсролд бас хамааралтай сургалтанд хамруулах тийм ээ. Яг юунаас шалтгаалan тийм учраас тэрнтэй хамааралтай бас сэтгэл зүйчд хандахыг шүүгчийн захирамжаар сүүлийн үед бол даалгаж эхэлсэн байгаа. Иймэрхүү байдлаар өр нөлөөтэй тэр болохгүй байгаа асуудлуудыг нь бас шийдэж гарах боломжтой байх юм бол тийм ээ. Ингээд сургалтанд хамрагдсны эцэст
буцаагаад шүүхээс нэхэмжлээ татаад авах тохиолдол бас ер нь бол тэгтээ байгаа ч гэсэн цөөхөн байгаа гэсэн. Бас нэг асуулт тэтгэмжтэй холбоотой. За магадгүй нэг гэр бүл саллаа. Гэтэл нөгөө нөхрөөсөө хүүхдийн тэтгэмж амаар байдаг. Нөхөр нь гэтэл нөгөө ажилгүй, орлогогүй нөгөө арх угаал явж идэг тийм хүмүүс өөрийгөө яадаг гэсэн хүмүүс амьд юм хүүхдийн тэтгэлэг мата тийм ээ. Тэгэхээр ийм тохиолдолд яах юм бэ? Би тэр хүнээс бас хүүхдээ харж хандах бага гэлтгүй мөнгө авмаар биш үү? Тэгэхээр ийм тохиолдолд юу яах? Ер нь шүүхэд гэрлөө хуулиар нэг ийм залт байдаг. Тэтгэлэг тэжин тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа гаргацгүйгээр шүүхэд нэхэмжлэх гомдлоо гаргах эрх нь нээлттэй гэсэн зохицуулт бол байдаг. Тэгэхээр шүүхэд хандаад нэхэмжлэг гаргуулчих хэрэгтэй. Нэхэмжлэг гаргуулсны дараа энэ шүүхийн шийдвэр гарчиж байгаа. Шүүхээс энэ шүүхэн шийдвэрийг аль биесээр биелүүлдэг байгууллага маань өөрөө шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллага. Шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад энэ нэхэмжлээ бас албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх хуудасаа захирамжаа гаргуулад шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгчих юм бол шийдвэр гүйцэтгэгчээс бас албадан нэг биелүүлэх ажиллагаа хийнэ. Хэдийгээр ажил хөдөлмөр хийдэггүй ч гэсэн энэ хүн маань тодорхой хэмжээгээр орлого олоод өөрийгөө бас болгож байгаа шүү дээ. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэл хэрвээ биелэгдэхгүй байгаа тохиолдолд ажил хөдөлмөр хийдэггүй ч хүмүүс байна, ажилтай хүмүүс мөртлөө өгдөггүй хүмүүс ч байгаа даа. 6 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар хүүхдийн тэтгэлэг төлөлт явагдаагүй тохиол эргэн журмаар тухайн этгээдэд шүүхэн шийдвэрийг үл биелүүлэх гэмт хэрэг гэдгээр эрэг байршлах хүлээлгэнэ. Тийм учраас ямар нэгэн байдлаар энийг бол төлөх арга хэмжээ бол явагддаггаа гэсэн. За хэдийгээр ажил хөдөлмөр хийдэггүй ч гэсэн энийг хүүхдийн тэтгэлэг маань өөрөө зөвхөн мөнгөний хэлбэрээр болох тухай асуудал биш л дээ. Сараар, улирлаар, жилээр нэг удаад нэг үнсэн бүүнд нь за мөн эд хөрөнгийн хэлбэрээр тийм ээ өөрт нь байгаа эд хөрөнгөөр нь бас тохироод явчих болно. За мөн хүүхдэд хэрэгцээтэй одоо хувцс хонор гэдэг юм уу, сүүн гэдэг юм уу, памперс гэдэг юм уу, тиймэрхүү зүйлээр бас авч өгөө тэргээ тооцоолоод явах боломж бол бас нээлттэй байдгаа гэсэн. Нэг бүрчлэн бол заагаад өгсөн. Тийм боломжтой гэсэн. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр үзэгч та бүхэн магадгүй энэ удаагийн дугаарт маань асуултаа илгээж амжиг бол ETV Space HD гэсэн пэйж хаяганд асуултаа илгээгээд за түүндээ тодорхой хариултыг авах бүрэн боломжтой гэдгийг хэлье. Нэвтрүүлэгт энэ удаагийн зочноор Монголын Хуульчдын холбооны гишүүн, хөнгүүлэгч, хуульч, их засаг олон улсын их сургуулийн багш Баттбатар оролцлоо. Танд маш баярлалаа. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяр таа.